Бабра, марти. Яа, ачаа. Ихэн арай сохтой байна. Энэ олбор болох уу? Зүгээрээ сохтуу тасмаасаа. Ажил гараад ивэрчих юм бол нэг хөвчилж чадахгүй олчихчгүй. Бас тэх юм болов? Танаа лачиг зүг байх юм доо. Ирчүүд явчлаа. Хүүхдүүдээ баасан гаргийн чи хэдүүл сэтгэлээ аваад нэрмэлдэх үү? Тэгээд та. За. Гэрээ цэвэрлж тоогоо тавь доо бөнөө. Хөө. Тэгээд оо. Хамтаа. Ажаа. Ямар чанга бэ? Oh my god. Хара юу яриад байгаа бэ? Аа? Үгүй хурмаа хийх гэж явж исэн хүнийг чамаас нь халаалцж байгаа юм уу? Харин тий. Патрах бүгд романтик байгаадтай хараа. Романтик. Ой, андуураад гараа. Наа чи ямар исүгэ баатар өвлөө их хоёр уу? Та нар ямар 13 дахь суун уу? Аа? Йоо, хараа чи ямар сонир мэдрэмж юм бэ? Хэрэг миний хайртай бүхэн нэг цаг тэр ингээд гэр хүрээд ирэх юм бол би бүрээ баярлж өгөх байхаа. Яа, за юу штэ. Хой, марлаа гой. Яг үнийг ихэд штэ. Тааваа жоо оргочод байгаа шүү. Таана уусаа томоо хайш. Хөөе. Ийм юм болох юм бол чи над дээр ирэхгүй юм уу? Хүн өөрийнхөө сонголтыг хийсэн баг чи. Тэгээд үгээр ардаас нь зурлж чи тийм үстэй. Хөө. Заац. Өөр юу мэн тэгвэл та За миний уурлаа том та хараа. Үгүй ийм бохгүй. Манай баруун дэштэй. Хүний эрхийг дээдэлдэг бохгүй. Хүн нэгэнтэй сонголт хийсэн бол тэр хүнийг хүндэх хэрэгтэй шүү дээ. Аа? Нүү. хөөе эргэлгүй. Чи нэг юм сайн ойлгох заяа. Наад хараас эцэг эрхчлөө чи хизээ нэгэн цагт эмэгтэй хүн ямар ч үн цэнгүй юм шиг мэдрэгдэх үе байдгийг за. Яасан? Мэдрэмжгүй залуу. Хэдүүлээ. Ингээд бодоод ирсэн чинь хатан булаах гэж яваа баатар ирчихсэн санагдчихлаа. Тэрс чамраа хоол говшин гэж аахгүй. Шууд дэрэндээ авчихна. Хэрвээ тэр үед амьдарч байсан бол манай энэний булааж авсан эхнэрүүд нь энэ годоор нэг амьдарч байгаа байх та. Цаашдаа болоод чинь. Би харин ч удагтай жанжин байх өсөн шүү. Ingimane сурч Хатсан